бас цаашдаас бүр нөлөөтэйгээр хамгийн сайн Эрдэнэ тот 100 гаруй мянган хүн амтай. Нийт хүн амын 63.9%-ийг залуучууд эзэлдэг. Залуучдын зорилготой амьдрал өөрийгөө хөгжүүлэх боломж олох зорилгоор гэр бүл хүүхэд залуучуудад зориулсан цогц хөгжлийн төв шинээр нэгдлээ. Тус төвийг Эрдэнэ тотноо дээрх чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг цогц хөгжил, зөв амьдрал төрийн бас байгууллага, үгийн хүч төрийн бас байгууллага, гэр бүлийн радио, түлхүүр төл зэрэг төрийн бас байгууллага хамтран хэрэгжүүлэх юм а. Тус төвөөр дамжуулан хүүхэд багцуудад чөлөө цагаа зөв өнгөрүүлэх, зөв нөхөрлөл харилцааг бий болгох, залуучуудад зан чанар төлөвшлтийн хөтөлбөр зохион байгуулах юм а. Гэр бүл хөгжлийн төвийн маань гол үйл ажиллагаа бол ерөөсөө гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах. Энэ юу вэ гэхээр Орхон аймагт маань амьдарч байгаа гэр бүлүүд маань гэр бүлээр ирээд хөгжих, хамтдаа цаг өнгөрөөх энэ орчин нөхцөлийг л ерөөсөө бүрдүүлсэн. За тэгээ гэр бүлийн гишүүн бүрт зориулсан үйл ажиллагаа болно. Хүүхдүүд, бага насны хүүхдүүд зориулсан хөтөлбөр, за өсвөр насны хүүхдүүд зориулсан хөтөлбөр, за мөн аавуудад, эрчүүдэд зориулсан хөтөлбөр, за ээжүүдэд, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр гэх мэтлээ яг л гэр бүлийн гишүүн бүрт зориулсан хөтөлбөрүүдийг явуулдаг. За ингэснээрээ одоо тухайн гэр бүлүүдийг одоо гэр бүлийн илүү их чухалчилж, үн цэнийн илүү их сэргээж өгсөн. Тэдгээр гэр бүлүүдэд бас илүү их хөгжих тэр боломж өгөх талаар нээгдсэн. Нээж өгсөн тийм л төвийн маань гол одоо зорилго маань энэ дээр шиж байгаа. зарим нь болохоор одоо Мөн Орхон аймагт 2020 онд сайн хүүхэд төслийг хэрэгжүүлж хүүхэд болон гэр бүлтэй хамтран ажиллах юм а. Хүүхдүүдийн хувьд бас энэ дээр бас яригдчихлээ тийм ээ. Гэр бүлээсээ шалтгаалдаг, мөн хүүхдүүд өөрсдөө өсөж төрсөн тэр орчноосоо шалтгаалаад бас буруу замаар явдаг. Тэр олон хаалгануудын тухайс ярьлаа тийм ээ. Тэгэхээр үнэхээр тэр зөв хаалгыг олохын тулд, тэр зөв хаалгаар татаж оруулахын тулд бас бид нар энэхүү үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа. За тэгээд 20 оноос яг энэхүү төсөл маань Эрдэнэтэд хэрэгжээд эхлэх юм бол одоо бидний хувьд энэ сайхан төвтэй болсон болохоор энэ төвтэйг хамтраад ажиллах бүрэн боломж байна, бололцоо байна. Хүүхдүүдээрээ дамжуулаад бас гэр бүлд нь хүрэх энэ сайхан боломжууд байна. FM 104.104 өөрөө бас дамжуулаад мэдээллүүдийг авч болж байна. Бас гэр бүлийн зөвлөгөө өгөх тэр зөвлөгөөрөө дамжуулаад эцэгт нь хүрэх боломж байна. Мөн ганц бие өрх толгоосон ээжүүд хүртэл байдаг. Энэхүү ээжүүдэд хүртэл хүрэх тэр сайхан боломжууд үе таалгууд байна. Тэгэхээр энэ зүйлийг хийхэд тулд бид нэр бас 20 оноос өмнө бэлтгэх олон зүйлүүд байна л да. Тус төвийн менежер Наранбаярын хөтөлбөр нь 100% Америк багштай бөгөөд хэдний чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой юм. Энэхүү төвд мөн гэр бүлийн радио үйл ажиллагаа явуулдаг. Радиогийн дэргэд мэргэжлийн зөвлөгөө өгөх төв кофе шоп ажиллах юм.